За одоогоос 500 жилийн өмнө дэлхийд дахинд Христ сэтгэлгээд бодонгууд ерөөсөө яг одоогийн бидний мэдж байгаа Христ сэтгэл ерөөсөө байгаагүй. Шууд чуулганы түүхийг мэдж байгаа хүмүүс бол яг бидний одоогийн энэ сүм цуглааны байдал, Христ сэтгэлийн энэ ойлголтууд ерөөсөө байгаагүй. Байсан ганц зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө Ромын католикийн сүм. Католикийн одоо сүмийн тэрхүү нөхцөл байдал. Тэгээ нөгөө католик нь маш тийм завхарсан, гажсан тийм байдалтай байсан. Библийн хамгийн чухал суурь үннүүд болох те одоо аврал бол үнгүү итгэлээр өгддөг бэлэг гэдэг энэ дээр хүртэл асуудалтай үйлсээр тэр байтугай бүр бизнесийн хэлбэртэй бүр одоо мөнгөөр нэг юм бичиг худалд энэ яг л за бүр бичиг худалдаж авч ийж тэр баг нөгөө гин нүглийн асуудлаа шийдэгддэг тийм бизнес хүртэл явагдаж ирсэн католикийн одоо тэр сүм дотор. Тэгээд папанд хүртэл бүр тэ эрх мэдэл нь бүр маш өндөр гарсан жишээ нэ. Тэгээд ерөөсө худал хуурмаг ашиг хонжоогоор дүүрэн маш завхарсан тийм байдал донд байсан Христ сэтгэл тэр чигээ дэлхийд дахин. Тэгээд энэ дунд нэг лам Мартин Лютер гэдэг нэртэй нэг лам эзний илчлэлтийг аваад Библийн яг үнэн ойлголттой итгэлээр аврагдсан байна гэдгийг Ром номноос ойлгоод дахин төрж аврагдсан байгаа. Тэгээд тэрээр өөрийнхөө одоо харьяалагддаг католикийн гаж буруу үзлүүдийг эсрэг 95 одоо эсрэг 95 тунхаглал 95 тэрхүү баг бичгийн ажил тезис гэж ярьдаг тийм зүйлийг төрлөх хот Германыхаа Виттенбург гэдэг одоо хотынхоо тэр цуглааны хаалган дээр нь хатсан байгаа байхгүй. Одоогоос 800 жилийн өмнө 1517 онд яг тэр мөчөөс эхлээд өнөөгийн бидний Христ сэтгэл протестант гэдэг хөдөлгөөн яг эхэлсэн гэж үздэг. 500 гаруй жилийн 8 жилийн түүхтэй гэсэн үг юм бол. Тэгэхээр үүнийг эхлүүлэгч Мартин Лютер 62 наслсан байна л да. Тэгэхээр 62 насныхаа сүүлийн он жилүүдэд нэг уламжлалыг бий болгосон юм байна. Тэрний юу гэхээр орой гэртээ ингээд найз нараа, хамтрагч нараа бас Библийн сургууль багшилдаг доктор профессор хүн учраас оюутнуудаа гэртээ ураад тэгээд эхнэр нь лаг гой ингээд ширээ засж байгаа. Эхнэр нь тэн дээр нь гой хоол унд хийгээд тэгээд уламжлал болцсон. Тэгээд уцаагаа оройн зоогоо барьчаад тэгээд үргэлжлүүлээд шууд баахан сэдвээр ярилцдаг. Ингээд теолог буюу бурхны талаар, Библи судлалын талаар нөгөө нэг өөрсдийнх нь харьяалагддаг католикийн сүм цуглааны гажсан хэсгүүдийн ярилцсан. Тэгснэ энэ олон жилийн үргэлжилж байгаа нөгөө реформашн буюу нөгөө шинжлэгдсэн хөдөлгөөнийхөө талаар явцын ярилцсан, улс төр, харилцаа, амьдрал, хошигнол гэдэг ерөөсө баахан юм ярилцдаг байсан юм байна. Тэг үүнийг болохоор англи хэлэн дээр table talk гэдэг байгаа байхгүй. Ширээний одоо оройн зоогийн ширээний ярилцлага гэдэг. Тэгээ энэ хөө ширээний ярилцлага дээр болдог баахан сэдвүүдээр нь бүр ингээ эмхтгсэн table talk гэдэг тийм цуврал бүр эмхтгэл хүртэл байд юм байна. Тэгээд одоо ч гэсэн бас сонирхолтой Америкт Ligonier гэдэг үйлчлэл байдаг байхгүй. R.C. Sproul гэдэг докторийн үүсгэн байгуулсан. Тэр үйлчлэл бас ингээд сар болгон нэг юм сэтгүүл гаргадаг. Table talk гэдэг. Бурхны ивэлэр тэр үйлчлэлийн нэг номыг би авах боломж олдоод тэр номыг дагалдаад сар болгон нөгөө нэг table talk гэдэг сэтгүүлийг эрхэн над орж ирээд тэгээд сар болгон нэг e-book-ээр орж ирдэг байхгүй. Гэх мэтчлэн тэр table talk гэдэг ширээний ярилцлага гэдэг нь бүр ингээд үргэлжилсэн гайхалтай юм байна. Тэгэхээр энэ хүү эмхтгэл дунд би нэг хэлсэн үгийг би иш татах гээд байгаа байхгүй. Тэр нь өнөөдрийн номлолтой хамааралтай байгаа юм. Тэгэхээр юу гэж байгаа вэ гэхээр Бурхны хувьд гаднах байдал огт чухал биш. Бурхны хувьд гаднах байдал нь огт чухал биш. Дүр эсгсэн хоёр нүртнүүд хүнийг хуурч чадахч Бурхныг бол огт чадахгүй. Тиймээс харагдаж байгаагаар нь битгий шүүгээрээ гэдээ одоо ширээн дээрээ одоо захиасаа үлдээсэн байна гэсэн. Тэгээ энийг иш татж байгаа түрүүн биелсэнчлэн номлолтой хамааралтай байгаа. Өнөөдрийн номлолын сэдэв бол бурханлаг шудраг ёсны онцлог гэж байгаа. Бурханлаг шудраг ёсны онцлог. Нөгөө талдаа хүмүүсийн тогтоодог тех ёстой чи хэлсэн чи ингэж амлсан юм чи амлсандаа хүрэх ёстой. Чи ийм одоо ийм мэрэгчлээ юм чинь чи ийм чадварыг эзэмших ёстой гэдэг хүмүүсийн тогтоодог шудраг ёс стандарт гэж байгаа тий. Тэрнээс бурхных ялгаатай байгаа байхгүй. Тэрээ бүгдээрээ өнөөдөр үзнэ. Гэхдээ ингээд юу хэлэнгүүт сэдвийг хэлэнгүүт танд нэг бодол төрж байгаа гэж би ер нь бол гадралж байна. Тэрний юу гэхээр бурханлаг шудраг ёсны онцлог, бурханлаг шудраг ёс гэж тэгэнгүүт
яг бидний өдөр тутмын амьдралд энэ хэр бодиттой жоохон хол юм шиг мэдрэмж төрнө угаасаа шууд шодрог ёс гээл те ингээл ярингот. Гэхдээ би эзний бас юугаар ингээд судалж явах үед нэг найдаж байгаа зүйл нь юу гэхээр төгсгөлд нь бидний өдөр тутмын амьдрал бүр маш хамааралтай. Миний хувьд ч гэсэн өнгөрсөн 7 хоног ингээд бэлдэж явах үед маш бодиттой гэрчил болцсон байхгүй. Тэгээ яг энэ үзэх гээд байгаа энэ зүйлийг хэрвээ яг ойлгоод бүгдээр хамтдаа хэрэгжүүлж чадах юм бол бидний өдөр тутмын амьдрал бүр маш хэрэгтэй нэг чухал хэрэгжүүлэлтийг бүгдээрээ төгсгөлд нь гаргах юм. Маш энгийн хэрэгжүүлэлт. Гэхдээ үүнийг бүгдээрээ яг Бурхны тэрхүү онцлогын дагуу бүгдээрээ ойлгохын тулд одоо ихэнх цагаа бүгдээрээ авнаа гэсэн үг. Тэгэхээр саний хэлсэн Мартин Лютерийн энэхүү тунхаглалаас харах юм бол бурханлаг шудраг ёс гэдэг байгаа зүйл Бурхны стандартыг эхний байдлаар бид нар харж болно түрүү хэлсэн тийм. Бурханлаг шудраг ёс гэж ярихаар Бурхан хүний гаднах байдлыг хараад гаднах байдлаас нь ямар нэг юм шаардаж гаднах байдалд нь чухалчилж гаднах байдалд нь стандарт тавьдаггүй байгаа байхгүй юу? Бурхны хувьд гаднах байдлыг нэг чухалчилдаггүй. За энэ ямар ч гэсэн эхний байдлаар бүгдээрээ энийг бодоод тэгээд бичээсээ харъя гэж бодож байна. За. Исая 30:18. Бүгд хамтдаа нэгэн дугаар уншъя. 1 2 3. Эзэн та нарт нэгүүлсэнгүү хандан хүлээж байна. Тиймээс тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь эзэн шудраг осны бурхан. Түүнийг хүлээгчид бүгдээрээ өрөөгдсөн ажээ. Амен. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн бурхан бол гаднах байдлыг хараад чи гаднах байдлаараа тэх ёстой, инх ёстой, чи тэгээрээ тэрийг чухалчил гэдэг тийм гаднах байдлыг чухалчилдаггүй. Доторхын чухалчилдаг. Харин хүмүүс бид нар гаднахыг дандаа чухалчилдаг. Тэгэхээр энэ өөрсдийнхөө энэ байдлыг цөмөөрөө хараад яг энэ байдлаас үүдэж бидний амьдралд бүр асар их асуудлууд дандаа эндээс бий бол за ер нь ихэвчлэн дандаа эндээс бий болоод байгаа. Шууд гаднах байдлыг харангуутлаа бид нар гаднах хэлсэн үгээр нь өмссөн хувцсаар нь хийж байгаа үйлдэлээр нь тэгээ амьдралынх нь хийж байгаа сонголтоор нь хөтлөр нь бас гаднах байдалд ороод байгаа байхгүй. Бурхан болохоор яг доторхыг хараад байгаа. Тэр хүн болохоор ийм сул дорой. Тэгээ үүнийг бас нэг Томас Аквинас гэдэг 13 дугаар зууны теологч хүний хэлсэн нэг ийм үг байна. Хүн гаднахыг хардаг бол бурхан зүрхийг хардаг. Тиймээс хэрв нухацтай бас инэрэнгүү байж чадахгүй бол хүний шүүлт ихэвчлэн алдаатай байдаг гинэ. Хүн ингээд гаднах байдлыг дандаа хардаг. Бурхан бол зүрхийг. Тэгснэ гаднах байдлыг хардаг энэ байдлаараа ингээд шүүгээд тодорхойлоод хин нэг ингээд шууд тодорхойлж шүүх юм бол ихэвчлэн дандаа алддаг гэж байгаа. Тэгээ үүнийг бид нар бас Библиэлд бүр Библийн их сурвалж дээр маш тодорхой Самуэльд хэлсэн Бурхны үг байгаа. Тэгээ Давидыг сонгох үед ингэж юм. Баахан ах нарыг нь сонгож байгаад өндөр гэдэг Давид ерөнхийдөө бол жоохон голонгуй баягтай Самуэль байх үед Бурхан Самуэльд хандаж ингэж хэлсэн байна. Гэвч эзэн Самуэль айлдан түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүх хар. Би түүнийг үл хэрэгсэв. За одоо учир нь Бурхан мөхс нэгэнтэй адил хүний гаднах зүрхийг хардаггүй. Эзэн зүрхийг нь хардаг. Тэр хардаг хүмүүсийн гаднах байдлаар дүгндэг энэ одоо гаднах байдалд нь стандарт тавиа те чи ингэсэн учраас чи тийм учраас тэхгүй ингэхүүд нэг юм шудрагаас стандарт тавьдаг. Энийг болохоор Бурхан шууд мөхс байдал гэж байгаа байхгүй. Гэсэн чинь хүмүүс дандаа ингэж байгаа бид нар ер нь. Тэгэхээр яг энээсээ бүр хамааралтай бүр ингээд жижигхэн харилцаан дээр жижигхэн биеийн хил дээр хүртэл жижигхэн бодол дээр хүртэл дандаа эндээс хамааралтай нэг муухай юм бий болоод байгаа байхгүй. Өнгөрсөн 7 хоногт би удахгүй хаалцсан. Яг энтэй хамааралтай юм болсон учраас эзэн сануулж байна гэж итгэж байгаа. Тэгэхээр би нэг хоёр жишээ дурдмаа санагдаж байгаа. Яг энтэй хамааралтай. Ингээд жишээ хэлэнгүүтэл та яг өөрсдөө чинь болсон явдлаа танаа санах болов гэж бодож байгаа. Итгэлийн маань нэг дүү тодорхой нэг би нэг үйлчлэл өнгөрсөн жилүүдэд нэг үйлчилж байгаад тэгээ хамтарч үйлчлэх нэг уулзалт сургалтын дээр анх удаа нэг дүү маань ингээд бид нар ингээд баг болж байгаа байхгүй юу. Тэгээ анх удаа шүү гол нь анх удаа урд намайг юусэн мэдэхгүй. Тэгсэн анх удаа бид нар ингээд уулзаад нөхөрлөж жагаад овоо гайгүй болж жагаад дараагаар нь хоол моолонд ороод тэгээд нэг ийм асуулт явж байгаа байхгүй би бинээсээ. Анх удаа би бинээ харахад ямар сэтгэл төрсөн бэ хуваалцаач гэсэн ингээд тойроод бүгд хуваалцаж байгаа. Тэгсэн чинь би бас урд нь ярьжсэн санаж байгаа бол тэ. Тэгсэн нөгөө дүү маань намайг чи намайг юу гэж анх хараад ямар мэдрэмж төрсөн бэ ямар бодол төрсөн бэ гэсэн чинь амар сонирхолтой гэсэн. Би таныг анх удаа хараад амар муухай юм шиг мэдрэмж төрсөн гэсэн байхгүй юу.
Хайр сонирхолтой муу хүн гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд за анх удаах нүдэрээ шууд харангуудлаа гаднах байдлаа харангуудлаа муу хүн юм биш үү гэдэг нэг иймэрхүү мэдрэмж амар хөөрхөнтэй гин тэгсэн мөртлөө яг шударгаараа хэлж байгаа. Хэрвээ анх харангуут энэ ямар ууртай ах вэ гэвэл бас ойлгохоор тий хөмсөн үсгэн зангиж байгаа гэж бол ингээл анхны байдлаар ганц нэг авиаг сонсоод ууртай юм биш үү гэж дүгнж болно. Эсвэл бол тэ амар бардан байх юм бол энэ бардан хүн юм биш үү гэж дүгнж болно тий. Гэтэл ууртай гэдгийг хараад дүгнж байгаа нь хүртэл сая бурхны хэлж байгаагаар бол тий яг нөгөө нэг үндсэн дүгнэлт биш байгаа байхгүй. Тэгсэн чинь манай дүүгийн хэлж байгаа бүр амар сонирхолтой. Нэг юм үйл явдал боссны дараа тухайн үйл явдал нь муу юм би хийсний дараа энэ ямар муу хүн бай гэж дүгнэх хэрэгтэй байтал анхудаа харангуудлаа тэгж дүгнж чадсан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нэг жишээ те маш өөр сонирхол санагдаж байгаа нь хараад нэг юм янз янзын дүгнэлтүүдийг шууд хийгээд байгаа. Тэгсэн чинь бодит байдалд шал өөр байсныг дараа нь ингэ ярьж байгаа. Тэрнтэй адилхан би цуглаанда 5 жилийн өмнө баг ирсэн баг тий 5 6 дахь жил рүү орж байгаа. Тэгээд эренгүүт амгаа шууд намаа ингээд үгийн үйлчлэлээр ирэхэд бол ингээд дуусгаад оруулсан тий. Яг тэр процесс донд би ингээд дүүнэрийнхаа нэгийг нь ингээд бас анх удаа хараад заяа. Би бас урд нь хэлж ирсэн нөгөө хүн ч гэсэн ингээд өөртөө мэдж байгаа. Анх удаа би харахтаа тэр дүүгээ юу жаасан бэ? Бас царайлаг заяа. Царайлаг дүү. Хөөхөн дүү байхгүй мундаг. Тэгснэ тэр дүүгээ би харахтаа амар энэ шоудаг хөөхт байхаа гэж бодсон байхгүй. Анх удаа хараад шоудаг хөөхт байх. Тэгснэ анх удаа шинээр ирж байгаа юм шүү гэж бодсон байхгүй. Ягаад тэгэхээр би ингээд бодохдоо миний нөгөө өнгөрсөн ертөнцийн үзэл өнгөрсөн хүний ойлголтоороо нэг иймэрхүү дүр төрхтэй нэг иймэрхүү юм бол нэг юм цуглаан бүлаанд ирэхээргүй зүгээр ингээд нэг юм шоуд жоод их замтай нэг юм өндөр стандарттай нэг тиймэрхүү царайг харагддаг гэсэн бохоггүй миний хөвчтэй миний өнгөрсөн намтарт тэгсэн чинь ингээд тэгж харагдаад тэгээд шинээр ирж байгаа юм байна гэж дотроо дүгнэнгүүтлээ тухайн дээр үгийн цаг нөхөрлийнхээ аймгаар ингээд за энэ хүнийг л аваад үлдчихсэн маягийн бодож модоод бүр ингээд энэ хүний яаж нэг хөвтэй гэж яах вэ энэ өндөр стандарттай нөгөө нийгмийн аймаар ингэдэг гэж бодоод тэгэл яриад ихсэн чинь бүр шаал өөр баг хамгийн нөгөө нэг бүр ингээд тухайн үгэнд бүр амар дуртай биеийнх нь хилэн нүд мүд нь бүр ингээд үгэнд бүр амар дуртай тэгснэ асуулт асууж байгаа байдал нь бүр ингээд библийн үгэнд бүр амар дуртай теологи мол тэг бүр гайхаж байгаа юм чи тэгэл сүүлд нь ингээд сонссон чинь багаасаа цуглаанд явдаг манай цуглааны үндсэн хүн байж тарьсан байхгүй. Тэгэхээр яг хэлэх гээд байгаа санаа амар ойлгомжтой байгаас тийм бүгд манус ийм мөхс сул дороогаад байгаа байхгүй. Шууд анхныхаараа харангуутлаа шууд стандарт тавиад тэр стандартын дагуу шууд шүүгээ тодорхойлчихж байгаа. Ийм аюултай тий. Тэгэхээр хүний хөл ийм байгаа да. Харин бурхных эндээс бүгдээр харах юм бол түрүү хэлсэн шал зүрхийг хардаг гэж ярьж байгаа тий. Тэгэхээр бүгдээр өнөөдрийн ишлээс нэг хоёр зүйлийг л харах юм. Хоёр асуултанд хариулна гэсэн. Нэгдүгээрх нь бурхны шудраг ёс гэдэг нь бурхны стандарт гэдэг нь. Энийг бүгдээрээ сурчих юм бол өөрсдийнхээ алдаатай байгаад байгаа юм ингээд харьцуулна гэсэн. Гэтэ яг эхнийх нь болохоор бид нар бурхны шудраг ёс гэж яг юу хэлээд байгаа юм. За энийг бүгдээрээ мэдлэг авах те аюул санаагаа шинжлэх үүднээс бас ингээд шатлал болгож сурна. Гэтэ хоёр дахь асуулт хоёр дахь сурах зүйл нь бид нар яг үндсэн хэрэгжүүлэлт гаргах гэдэг зүйл нөхгүй. Тэрний өгөхөр бурхны шудраг ёсны онцлог нь юу вэ? Нэг онцлог байгаад байна. Яг тэр онцлогийг л цөмөрөө хэрэгжүүлэхээсэ гэж эзэн санаулж нэг би итгэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бас би яг нэг зүйлээр яг хэрэгжүүлсэн байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд маш гоё үр дагавар гараад тэгээ эзэн санаулж нэг итгэсэн учраас хуваалцж байгаа. Тэгэхээр бурхны шудраг ёс гэж яг юу хэлж байгаа вэ гэдэг асуултан дээр энэ ишлээ харах юм бол ингэж байна. Төгсгөлийн хэсэг дээр учир нь эзэн бол шудраг ёсны бурхан гэж байгаа. Тэгээ эзэн бурхан бол бурхны шууд тодорхойлохдоо шудраг ёсны бурхан гэж байгаа. Өөрөөр хэлбэл бурхныг баг шууд шудраг ёс гэдэг энэ үгээр ингээд тодорхойлж байгаа энэ хэсэг байгаа байхгүй. Тэгээ энийг би ингээд илүү ойлгомжтой болгохын тулд бэлдэж явах үед надад ийм жишээ бодогдсон. За ингээд дорж гэдэг нэг хүн байлаа гэж бодъё. Дорж. Гэсэн тэр хүн болохоор хөдөөний малчин хүн. Тэнгүүт яг энэ хэллэгтэй адилхан надад санагдсан байхгүй. Эзэн бол шудраг ёсны бурхан гэдгийг дорж бол хөдөөний хүн гэдэгтэй яг адилхан санагдаж байна. Юу гэсэн үг вэ гэхээр дорж гэдэг хүний бүх юм хардаа хөдөө гэдэг нь ойлголтоо шууд хамаарж байгаа байхгүй. Ингээд бодохоор доржийн хөдөө амьдардаг доржийн амьдралын хэм маяг нь шууд хөдөөтэй хамааралтай бүх юмнаас хамаарна. Цагийн хуваар нь хөдөөтэй хамааралтай тий амьдралын төлөвлөгөөнүүд нь тэгээд доржийн одоо ертөнцийн юмыг үзэх үзэл нь хөдөөтэй хамааралтай
үн цэн бас хөдөөтэй. Тэрнтэй адилхан тэгвэл жишээ шүү дээ. Тэрнтэй адилхан хотойх гэх юм бол яг адилхан. Ингээ ярина гэсэн. Тэгэхээр хөдөөний амьдрал юу үн цэнтэй? Тэр хүний тэр хүнийх нь өөрийнх нь баг амьдралынх нь үн цэн юу юм ингээд асуунгууд инээ гэж шууд хөдөөний нэг юм ярина гэсэн үг байхгүй. Тэгээд түүний зан чанар нь хөдөөний зан чанар тий. Тэгээд түүний бодох бодол хүсэл мөрөөдөл чи юу вэ гэвэл хөдөөтэй хамааралтай нэг хүсэл мөрөөдлөө хэлнэ. Тэгээд бодол нь ингээд бүх юм нэг юм хөдөөтэй хамааралтай. Яг тэрнтэй адилхан шудраг ёс гэж ярихаар бурхны яг мөн чанар байгаа байхгүй. Яг хөдөө гэдэг нь доржийн мөн чанар нь бүр ингээд өөрийн мэдлэг болцсонтай адилхан шудраг ёс гэдэг нь бурхны бүр яг мөн чанар. Тэгэхээр би мөн чанар гэж ярихаар сонирхолтой үүднээс нэг мэдээлэл хуваалцахад бурхны зан чанар мөн чанар ихээр баахан мөн чанар ярьдаг те нэг бараг 20 гаруй мөн чанарууд ярина. Гэхдээ хоёрхан шууд ангилагддсан юм байна. Маш гоё сонирхолтой. Бурхны хувьд бүх зан чанар мөн чанарууд нь хоёр л ангилагддсан юм байна. Нэгдүгээрх нь юу вэ гэхээр туйлын гэдэг. Туйлын мөн чанар. За энэ юу гэсэн үг вэ гэхээр гим нүгэлтэй ямар ч бүтээл бүтээгээгүй байхад тэнгэрч нарыг ч бүтээгээгүй, хүн төрлөختнийг ч бүтээгээгүй, юу ч бүтээгээгүй яг гурвал тэг яг үн мөнхийн төгс тэрхүү бурхны оршихуй дотроо байхдаа яг байж идэг тийм одоо туйлын яг бурханд хамааралтай мөн чанарууд. Одоо жишээ нь хайр. Гурвал нэг нэгнээ хайрладаг, үннээр оршдог тий. Гэсний ариун байдал. Ямар ч гим нүгэлгүй ариун. За энэ болохоор гэх мэтчлэн ингээд ийм зан чанарууд байгаад байгаа. Тэгсэн чинь бурхан бүтээгээд тэнгэр ичнэрийг бүтээлээ. Хүн төрлөختнийг бүтээлээ. Тэгсэн чинь бид нар мэдж байгаа гим нүгэл үлддэг аль аль нь. Тэгээ гим нүгэл үлдэнгүүт нь гим нүгэлтэй бүтээлдээ зориулаад нөгөө мөн чанарууд нь уялдаатайгаар хэлбэрждэг байгаад байгаа байхгүй. Жишээ нь хардаа маш сонирхолтой. Хайр нь байж тээ амар гой хайрын мөн чанар байсан чинь гим нүгэлтэй бүтээлтэйгээ хайраараа харилцах үед гим нүгэлт нь тохируулж өршөөх хэрэгтэй болдог. Тэгэхээр нь хайраас нь өршөөл гэдэг зан чанар нь уялдаж гардаг юм байна. Уялдаатай хэлбэржиж. Тэгснээ нэгүүлсдэг тий. Ямар ч хийх ах усгүй байтал биднэрт авралыг өгж гин бас инрэл гээл тий. Биднэрт амьсгалах агаар бид нар бол яг гим нүгэлтэй хүмүүсийн хувьд амьсгалах ч ирэхгүй байхгүй. Зүгээр шууд мөнхийн үхлийг авах хэрэгтэй. Гэтэл хайр байгаа учраас гим нүгэлтэй хүнд уучлаад, өршөөгөөд, инрээ иймэрхүү зүйл. Тэрнтэй адилхан өнөөдөр үзэх гээд байгаа энэ үзэж байгаа энэ шудраг, бурхны тавьж байгаа энэ шудрагаас стандарт гэдэг байгаа энэ зүйл нь бурхны нэг туйлын чанараас нь шууд уялдаатай нь юу гэхээр ариун байдал нь байгаа байхгүй. Бурхан бол ариун гэж хэлдэг те. Бурхан бол ариун. Тэгэхээр ариун байдал гэж юу ярихаар юу ярьж байгаа гэхээр бүр төгс ариун байдал. Төгс зөвхт нэг ч тол байхгүй, нэг ч гим нүгэл байхгүй төгс ариун байдал ярьж байгаа. За ингээ та нар бодоорой. Хараа ямар ч гим нүгэл байхгүй, ямар ч муухай тол байхгүй төгс цэвэрхэн цав цагаан ийм гоё ариун байдал. Эцэг хүү ариун сүнс ингээд мөнхөд байж. Тэгсэн чинь гим нүгэл бүтээлээ нөгөөт нь гим нүгэл үлдсэн чинь энэ хүү ариун байдлаараа ингээд очих үед нөгөө төгс стандартаар очих үед гим нүгэлтэй харилцаанд орох үед шууд нөгөө ариун байдал нь хэлбэржээд байгаа байхгүй. Тэр нь шудраг байдал. Шууд очингуутлаа шууд тэр хүний дотор байгаа гим нүгэл нь шууд илчлэгддэг. Тэгээ гим нүгэл илчлэгдэггүйт нараас нь шууд гим нүгэлийг шууд шийдэх ёстой. Энэ болохоор бурхны шудраг байдал байхгүй. Энэ хизээш өөрчлөгдөхгүй. Ямар ч гим нүгэл байсан бурхны ариун байдал шууд тэр хүний дотор байгаа гим нүглийг нь илчлээд илчилсэн гим нүгэл болгонд нь мөнхийн шийтгэл заавал өгөх ёстой. Ийм бурхны шудраг байдал гэж ярихаар ийм аимшигтай, ийм сүрдмээр, ийм өндөр стандарт байгаад байгаа. Тэгээ бүгдээрээ яг энтэй хамааралтай нэг хэдэн ишлэг харъя. За ямар ч гэсэн ингээд жоохон тархич чинь зоож ойлгож байгаа зэ. Гэхдээ над би ингээд бэлдэж байхдаа би жоохон ингээд бас л бодож байгаа юм чинь за хаста дахиад зоохонтой маягийн бодоол өөрөө өөртөл ингээд толгоогоо яагаал тэгсэн чинь эзэн над нэг юм юугаар нэг жишээ бас бодуулсан байхгүй. Тэрний юу гэхлээр яг ингээд маш гоё хоол, маш тийм амттай гоё хоол хийхэд тухайн хоолыг хийх процесс нь өөрөө ингээд амар хэцүү шүү дээ. Тэ хоол хийж сурна ингээд тэ ингээд их хэвээр баахан дүрм. Тэр хоолыг хийгээс сурчих юм бол өнөөдөр тэ одоо хамтдаа бүгдээ үзэж байгаа энэ хөө Библи энэ хөө процессыг туулах юм бол
бид нар хизээч хаанч өөрөө хоолоо идчихнэ гэсэн. Бэлэн хоолыг шууд ингээд хичнээн гой хоол байсан гэсэн өөрөө ихгүй шууд дэлгүүрээс мөнгө өгөөл авахд бол амархан. Одоо өөрөөр хэлбэл хамгийн төгсгөлт нь миний хүрэх гээд байгаа зорилго хэрэгжүүлэлтээ би одоо эхэнд нь шууд хэлээл 5 минутанд дуусгах бол амархан болно. Тэ маш зүгээр. Ер нь амархан гэсэн. Тэ. Гэхдээ тэрийг яг одоо энэ болж байгаа процессын дагуу ингээд яг ойлгоод авах юм бол цаашлаад энэ нүрэ бүр амттай амьдралд маань үр шимтэй байна гэсэн. Тэгээ бүгд хамтдаа нэг хэдийн ишлэгийг харъя. Бурхны ариун байдал гэдэг нь төгс ямар ч хэр тол байхгүй бүр төгс ариун байх гэдэг энэ стандартыг ярьж байгаа. Тэгээ эндээс нөгөө шудраг байлгаад байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг болохоор хамгийн тодорхой илэрхийлдэг зүйл нь юу гэхээр хууль байгаа даа байхгүй. Бурхны шудраг байдал, Бурхны ариун байдал гэдгийг илэрхийлдэг ганц зүйл нь юу гэхээр ерөөсөл Бурхны хууль байгаа даа. Хууль. Гэсэн чинь хуулийн талаар Библиэлд ингэж байгаа. Ром 7:12. За бүгдээрээ хамт уншия тий. Бас нэг төхөднөөсөө. За 1-2-3. Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаалч ариун зөв бөгөөд сайн юм а гэж. Амен. За тэгснэ 22 дээр нь би доторх хүнийхээ хувьд Бурхны хуульд баярладаг. Амен. Юусоо гэхээр Бурхны хууль гэдэг байгаа нь юусоо Бурхныг илэрхийлж байна гэж хэлчихсэн. Юусоо тийм л гэсэн. Бурхны хууль бол ариун, зөв, сайн, төгс. Тэгээд Бурхны хуулийг бодохоор шууд хүн бид дотроосоо ингээд юм баяр хөөртөрдөг. Баг Бурхныгаа бодохоор гэсэн. Бурхныг илэрхийлж бол хамгийн тодорхой одоо тодорхойлт нэх юм бол Бурхны хуулиуд байгаа даа байхгүй. Тэгснэ энэхүү хууль нь одоо бид нартэй хамт ингээд хүмүүсийн харилт бид нарт руу ойртоод ирсэн чинь асуудал үүсэж байгаа. Тэрний хөө шударгаас ажиллагаанд ороод дараах зүйлийг хийдэг. Тэгээ өндөр стандарт тавьсан чинь бид нар гэмтээ. Тэ гэрэл ассан чинь хэр толб шууд харагдаж байгаа. За үүнийг бас хууль нь өөрөө илчилдэг бая, илэрхийлдэг байгаа даа. Ром 3:20-д юу гэж байгаа вэ? Хууль нь нүглийг мэдүүлэгч. За ингээд шууд бид нар гим нүгэлтэд ил болно. Тэнгүүт араасаа юу гэж байгаа гэхээр энэ нь хүн бүр гимтэй гэдэг нь нөгөө нэг Бурхны ариун байдал шууд ингээд илэрхийлчихнэ гэсэн. Хүн бүр гимтэй. Тэгсэн чинь хүн бүр гимтэй юм бол шударгаас дараагийн зүйлийг шууд шаарддаг нь юу вэ гэхээр Ром 6:23 шууд бүх хүмүүс үхэх ёстой гэдэг юм ярьдаг. За ийм одоо бид нар үзэх гээд байгаа зүйл хэрэг ийм Бурхны шударга байдал нь ийм өндөр төгс стандарттай гэсэн үг. Ийм өндөр төгс стандарттай байдаг. За ингэнгүүт түрүүний бол Магтаал дээр дуулсан те нэг одоо ч гэсэн удахгүй эзний дахин амилтын баяр болно. Тэгэхээр амилахаас өмнө эзэн загалмаа дээр амиа өргөсөн те бидний төлөө амиа өргөсөн. Тэгэхээр Есүсийн загалмаа өхөл нь маш товчхондоо илэрхийлэхэд загалмаа өхөл нь Бурхны хинч хүч чадахгүй энэ төгс ариун байдлыг Есүс амьдралаараа бидний өмнөөс бүрэн төгс биелүүлж байгаа. Бид нар уг нь байхгүй. Бид нар төрөнгүүтэл шууд нэг ч гин нүгэл үлдэхгүйгээр төгс ариун байх юм ёстой юм өртөө байгаа. Гэсэн чинь бид нар чадахгүй байна. Гэсэн чинь Бурхан өөрөө хүн болж ирээд амьдралаараа Бурхны ариун байдлыг төгс ариун байдлыг бүгдийг биелүүлж байгаа. Тэгээд Есүс Христ загалмай дээр өгсөн үхлээрээ бидний үүрэх ёстой, бидний идэх ёстой тэрхүү нүглийн хөлс бол үхэл гэдэг тэр үхлийг Есүс Христ загалмаа дээр үхснээрээ бидний өмнөөс үхчихэж байгаа. Тэгээ амилснараа Есүс Христ яаж байгаа гэхээр биднэрт тэрхүү авралыг, итгэлийг бий болгох ариун сүнсийг биднэрт илгээх эрх мэдлээ авч байгаа байхгүй. Тэгэхээр яг товчхондоо бид нар мэдж байгаа. Товчхондоо юу гэхээр Есүс Христийн загалмаа үхэл нь Бурхны шударга байдлыг бүрэн биелүүлсэн гэсэн үг. За энэ хүртэл ерөнхийдөө бол ерөнхийдөө бидний байн сонсдог боловч заавал мэдчих ёстой тэр Бурхны маш одоо хүчрхэг маш тийм өндөр стандартыг бид нар сая үзсэн гэсэн. Бурхны шударга байдал гэж ярихаар төгс ариун байх зүйлийг ярьдаг гэсэн үг. За одоо бүгдөө хоёр дахь асуулт авъя. За энэ рүү орохоор одоо гайгүй болно. За хоёр дахь асуулт юу вэ гэхээр Бурхны шударга ёсны онцлог юу вэ? Түрүү хэлсэн шүү дээ хүн болохоор юу гэхээр гаднах байдлыг хараад шууд энэ хүн бол тийм хүн гэдэг үгэндэг. Тэ? Гэсэн чинь Бурхан болохоор гаднах ч бай бүр дотроос нь хараад тэр хүнийг дүгнж тэгээд тэр гаднах үг яриа бүх зүйл нь хамаарад төгс байхыг шаарддаг гэж ярьсан тий. Бурхны шударга байдал нь. Тэгээд энэ нэг талаараа ингээд Бурхны биднийхээс ялгарч байгаа шал илүү маш өндөр стандарттай байгаадаас бид нар болохоор гаднахыг хараад сайхан харагдаж байгаа юм бол гоё үг хэлж байгаа юм бол дотроо ямар ч муухай авилгахч байсан гэсэн бид нар тэр хүнийг зөвхт мундаг хүн шүү гэж хэлээл мангахтаа явж явах магадaltaй гэсэн. Гэтэл Бурхан болохоор тийм өндөр стандарттай байна гэсэн.
За энэ бол ингээд нэг онцлог. Тэр одоо гэхдээ илүү гоё яг ингээд бидний амьдралд хамааралтай үсэх гээд байгаа зүйл нь юу гэхээр үндсэн ишлэл рүүгээ харъя бүгдээрээ. Эзэн та нарт нэгүүлсэнгүү хандаж за сайн харж байгаа зөө. Эзэн та нарт нэгүүлсэнгүү хандаж за нэгүүлсэнгүү байдал. Тэгснээ өршөөл үзүүлэх гэдэг энэ санаа. Тэгэхээр ардаа ингээл ойлгочих. Бурхны ардаа шудраг байдал юу гэхээр бидний ерөөсөө дандаа үх тэ гим төгс байж чадахгүй бол шийтгэлээ аав гэж ярьдаг. Тэгсэн чинь энэ Бурхны шудраг байдал нь нэг зүйлтэй хамт ажиллаад байгаа. Тэр нь юу гэхээр одоо хамгийн гол хэлэх гээд байгаас нь юу гэхээр шудраг байдлын өмнө нь эхлээд байгаад байгаа. Тэр нь юу гэхээр Бурхны нэгүүлсэнгүй байдал, Бурхны өршөөнгүй байдал буюу Бурхны хайр нь байгаад. Шудраг байдлын өмнө нь эхлээд Бурхны нэгүүлсэнгүй байдал, өршөөнгүй байдал байгаа. За одоо бүгдээрээ илүү гоё ойлгомжтой болохын тулд нэг хэдийн хэсгийг харна гэсэн. Түрүүн би ярьсан те Бурхны шудраг байдал гэдээ ярихаар, Бурхны ариун байдал гэж ярихаар хууль ярина. Гэсэн чинь Библийн туршдаа нэг яг ингээд Библийн 66 номын туршид яг онцгой нэг юм дөрвөн үе байгаа байхгүй. Гэсэн дөрвөн үе дээр нь дөрвөн үе дээр нь Бурхан яг хуулиа өгж ирсэн нэг юм хуулийн хэсгүүд байгаа. Гэсэн чинь тэр хуулиа өгж ирсэн хуулийн хэсгийн яг өмнө нь дандаа Бурхны хайр нь яваад байгаа. За харах юм бол ингэж байгаа. Хүн төрлөختөн гим нүгэл Адамын хоёр гим нүгэл үлдээд одоо хүн төрлөختөн гим нүгэлд унсан те. Тэгсэн чинь гим нүгэлд унахаас өмнө Бурхан нэг хуулиа өгсөн байгаа. Хуулиа. Тэр нь юу гэхээр ингэж байна. Эхлэл 2:17 дээр энэ сайн мөн мэдээч модны жимснээс битгий дээрээ гэдэг гэж байгаа. Энэ болохоор яг хууль байхгүй юу? Төгс бай гэсэн санаа. Энэ модны жимснээс ганц ч хадсч болохгүй шүү. Тэгэх юм бол чи шууд үхнэ гэдэг. Нөгөө нэг Бурхны шудраг байлаа гэж байгаас те. Төгс зөвхт бай. Хэрвээ зөрчил юм бол шийтгүүл шүү гэдэг юм яригддаг. За ийм зүйл гим нүгэл үлдэхээс өмнө хүртэл Бурхан ийм хуулийг илэрхийлсэн байгаа. Тэгсэн чи хараа яг өмнөх ишлэл дээр нь энэ хуулиа өгөхөөс өмнө нэг маш чухал зүйл байгаа. Нэг гоё зүйл нөгөө түүний ярьсан хайр нь яваад байгаа байхгүй юу? Харах юм бол ингэж байгаа 16 дээр. Тэгээд эзэн Бурхан хүнд бүр тушааж яваад хуулийнх нь хамгийн ихний тушаал нь баг энэ байгаа байхгүй юу? Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимснээс ид гэдэг энэ гоё тушаал. Тэнгүүт энэ амархан байгаа ч тийм маш гоё. Тэгэхэд дасаа Бурхны шудраг ёс хичнээн өндөрч гисэн өмнө нь хайр нь дандаа яваад байгаа байхгүй юу? Тэгээ энийг бүгдээрээ нэг ганц нэг хэдийн ишлэр харчаад яг энийг цөмөрөө амьдрал дээр хэрэгжүүлээрэ гэж Бурхан санаалаад байгаа байхгүй юу? Тэгээ энийг ингэж хэрэгжүүлэхгүй болохоор манайсын амьдрал бий болоод байгаа сул дорой байдал бий болж байна гэдгийг цөмөр харах гэдэг. Тэгэхээр энэ модны жимсээс битгий дээрээ яана ямар хэцүү юм бэ? Хууль гэсэн чинь өмнө нь юу гэж байгаа гэхээр харин бусад модны жимснээс дураараад бүгднгээс нь ид гэдэг энэ гоё зүйл. Нөгөө нэг хайраас нь гарч байгаа зүйл байгаа. За ингээд гим нүгэл унахаас өмнө өгсөн ихний хуулийнх нь өмнө нь яг хайр наагаад байгаас тий ид жарга гэдэг зүйл. За тэгээд хүн төрөлхтөн гим нүгэл унсны дараагаар нь гитлэл 20 дээр Мосеогоор дамжуул яг албан ёсны 10 хууль өгдөж байгаа. Гитлэл 20-ын 3-аас 17-д 10 хууль байгаа. Тэ дурдах шаардлагагүй бид нар бүгд мэдж байгаа 10 хууль байгаа. Надаас өөр бурхантай байж болохгүй гэж хаашаага бүү шунагээ дуусч байгаа. Тэгсэн чинь 10 хуулиа өгөхөөс өмнө дахиад нөгөө гой зүйл нь байгаа. Библи энийг яриад байгаа байхгүй юу? 2 дугаар ишлэлээр Эхлэл 22 дээр нь чамайг Египтийн газраас боолчдын гэрээс гаргачихсан өнгөрсөнд хийчихсэн эзэн бий байна гэд хайртай шүү гэж яагаад тэгээд дараа нь гой нөгөө нэг тэгэрээ ингээрэ гэдэг юм яриад байгаа байхгүй юу? Одоо тэгэрээ ингээрэ нэг үйлс юм яриад байгаа. Тэгээд Бурхны энд нэг энэ шудраг байдлын онцлогийн цөмөрөө мэдчих юм бол яг эннийхэн дагуу би биентэйгээ харилцаасаа гэдгийг бүгдээрээ суралцах гэдэг байна гэсэн. Тэгэхээр маш тодорхой байгаас те чөлөөлсөн, аварсан одоо тэгээд би биенээ хайрлаарай, амралтын өдрийг сахиарай, би биенээ битгий шунаарай гэд хасар гоё хайраа өгцөн. Одоо тэгээд гоё амьдраарай гэдэг ийм санаа байгаа байхгүй. За ингээд хуучин гэрээний турш энэ хууль, энэ гоё хайр нь өмнө хайртайгаа ингээд энэ хуучин гэрээний түүх өрнөж байгаа. Тэгснэ Есүс Христ ирлээ, шинэ гэрээ. За Есүс Христ ирээд хуулийг яг хിവэрэ гэдэг санаа ярьж байгаа. Уулын дэх сургаал дээр. Би зүгээр товчлъя цаг юм нөхөднөөсөө. Харах юм бол те Тэнгэр газар өнгөрөн оттол буюу яг одоо Тэнгэр газар өнгөрөө одоогүй шүү дээ. Тэгэхээр яг одоо ч гэсэн Бурхны хууль хүчинтэй байгаа даа байхгүй юу? Есүс өөрөө хэлсэн. Ямар нэгэн номлогчтой хуулийг заадаг буруу гаж номлогч биш. Есүс өөрөө Тэнгэр газар өнгөрөн оттол бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг ганц зураас алахгүй бүгд хүчинтэй хэвээрээ.
Тэгснэ ингээд хараад ингээд явж ирсэн 20 дээр та нарын зөвхт байдал чинь хуулийг биелүүлдэг байдал чинь фарисеучудаас илүү гарахгүй та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй гэдэг. Дахиад нөгөө өндөр стандарт ярьж байгаас хөө яана гэсэн чинь дахиад нөгөө нэг болоогүй. Өмнө нь ихлэд би та нарт гоё юм өгсөн гэдэг. Матай 5:18-аас эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь 17 дээр нартаа хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болохоор би ирээгүй ирсэн гэж би бод хэрэгсэхгүй болохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд би ирсэн гэж байгаа. Наад өндөр стандарт ч тийм амар хэцүү та нар ингээд тэнгэр газар өнгөн ортод бүгдийг биелүүлэх ёстой. Яг хിവэрэ хүчнтэй хിവэрэ. Гэхдээ та нарын өмнөрөөс би биелүүлэхээр ирсэн. Эхнийхээ эрэлтээрээ биелүүлсэн, хоёр дахь эрэлтээрээ бас үргэлжлүүлэн биелүүлнэ гэдэг. За ингээд гурав дахь нь хамгийн сүүлийнх нь бид нартай хамааралтай. Ром 8:4 дээр одоо нөгөө ариун сүнсний чуулганы үед дахиад яг нэг адилхан санаа. Ингэснээр хуулийн шаардлага нь хуулийн шаардлага нь махбодын дагуу бус харин сүнсний дагуу явж бидэнд биелэгдэнэ гэдэг. Хуулийн шаардлага биелэх гэдэг нь ариун сүнстэй хүмүүст хамааралтай хэвээрээ. Дасгал биелүүлэх хэрэгтэй. Нөгөөт нь маш өндөр. Шинэ гэрээнд бүр өндөр болгоцсон тий. Бүр өндөр болгоцсон. Хараал завхаарах юм бол завхаарсантай адилхан гэдэг. Бүр хэцүү яана гэдгсэн чинь дахиад өмнө нөгөө гой хайр нь явж байгаа. Нэгээс Ром 8:1-ийг харах юм бол ийм дидүгэ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй тэгээд Христ Есүс доторх амийн сүнсний хууль гэдэг зүйл нь ямар ч ял байхгүй, ямар ч боолчлол байхгүй ариун сүнс бидний дотор орж ирээд нөгөө хуулиудыг чинь биелүүлэхээр дотор нь ингээд хүч болоод оршиж байгаа гэдэг. За ингээд энэ ерөнхийдөө бол Библийн дагуу нэг санааг би батлах гэдэг байгаа саяных энэ хүртэл байгаа. Тэр нь юу гэхээр Бурхны зөв амьдраарай гэдэг стандарт маш өндөр нь хэвээрээ байгаа. Хүнийхээс илүү. Тийм учраас бид нар биднэр дуудлага хэвээрээ тийм учраас бид нар стандартаа доошоо бууруулж юусаа болохгүй. Яг хэвээрээ. Тэгэхдээ өмнө нь Бурхан хуучин гэрээнд тэр шинэ гэрээнд ялгаа авахгүй тэр өндөр стандартад хүрэх хүчийг нь дандаа өгöd байгаа байхгүй. Дандаа хангаад байгаа. Эхлээд дандаа. Тийм учраас эндээс бүгдээр одоо сурах зүйл маань юу вэ гэхээр за одоо саяны хүртэл зөмөрөө Библийн дагуу ерөнхий онол сургаал яг үнний тэр стандартыг ингээд тодорхой хэмжээнд та сонссон, ойлгосон гэж найдаж байна. За одоо бид нартай яг энтэй хамааралтай эндээс санаа аваад амьдралдаа хэрэгжүүлэлт маань юу вэ гэхээр бид нар ардаа ингэдэг. За одоо энэ асуудал бол бидний цуглаанд ч тэр бүх цаг үед байнга байгаад байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр бид нар харилцаанда дандаа бинээ буруу ойлгоод дандаа гомдоогоод тэгээд цуглаанаасаа явдаг хичнээн үйлчлээд хичнээн Бурхны номлол сайхан байсан ч гэсэн харилцаанд дандаа асуудал байгаа. Тэгэхээр тэр дотор нэг маш аимшигтай нэг хорон юм яваад байгаа байхгүй. Тэрийг цөмөр одоо эндээсээ газ хараах юм. Тэгэхээр хараа бид ингэдэг хараа харилцсан штэ. Сайн анхаарж байгаарай. Харилцчих үед бид хүн болгон дотроо нэг зүйлийг хүсэж идэг. Нөгөө хүнээсээ хүсэж харилцдаг. Хүн болгон нэг зүйлийг хүсдэг. Одоо бид цаг байгаа тухтай ярилцах юм бол одоо жишээ нь бүжээ битгээр хоорондоо ярих юм бол эсвэл ингээд намаа битгээр ч юм уу ямар ч хоорондоо ингээд харилцахад магадгүй намайг ойлгоосаа гэдэг хүсэл байж магадгүй. Эсвэл намайг урамшуулаасаа гэдэг хүсэл байж магадгүй. Эсвэл над руу хараад гоё ингээд биеийн хэлээрээ намайг ингээд гоё хүлэн зөвшөөрөөсэй ч гэдэг юм уу Эсвэл бол миний хэрэгтэй зүйл чинь юу вэ гэж асуугаад хэрэгцээд минь туслаасаа ч гэдэг юм уу. Дандаа нэг юм хүсэж байгаа заяа. За энэ дандаа нэг юм хүсэж байгаа. Тэгвэл гол нь энэ хүсэл нь шүү дээ зүх дандаа бодол дотор нь байгаа. Бодол дотор нь. Наана ил гараагүй. Тэгсэн мөртлөө бүгд юм хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл баг шаардж байгаа юм шиг. Яг хууль шиг. Тэгээд харилцдаг юусаа ингээд цаахан юу бол юу хийнэ. Тэгсэн чинь бодол дотроо нэг хүсээд харилцаж исэн чинь нөгөө хүслийг нь бид нар биелүүлж чадахгүй. Мэдхгүй, чадахгүй байдлаасаа болоод тэгэнгүүт шууд хүсэлт нь хүрэхгүй ингээд нөгөө хүслийг нь баг зөрчиж байгаа байхгүй ингээд хүсэлт нь нийцэхгүй юм хийж чинь. Тэгэнгүүт шууд яадаг вэ гэхээр нөгөө хүний шударгаас гаднах байдал гэдэг шиг шууд анхны тэр нэг байдал, тэр үг, тэр биеийн хэл, тэр нэг сонголт, тэр нэг бие авч явж байгаа байдлаас нь болоод шууд хүний гаднах байдлаар нь дүгндэг дүгнэлт нь шууд ажиллагаандаа ороод шууд шүүчнэ гэсэн. Шууд тодорхойлчна гэсэн. Шууд хараал муу хүн гээл те. Энэ бол ууртай хүн гэдэг шиг. Энэ бол над дургу гэж шууд тодорхойлчихно. Тэгэл гомдоод эхэлнэ. Тэгэл гомдно. Тэгэл шанална, буруутгана. Тэгэд юу бостыг мэдэхгүй нөгөө хүн хүртэл юу истэж мэдэхгүй байж хагаад ийм болоод тэгээд сүйдээ нөгөөх нь муухай мэдрэмж болоод тэ эрүүл бус харилцаа болоод
Тэгээд сүүлдээ үл ойлгос болоод хагарлаа. Тэгээд цуглаанаас яваад ингээл юм бол хүний нөгөө нэг гаднах байдлыг харддаг энэ байдал нь юус яг ингэж ажиллагаанд ороод байгаа байхгүй юу? Тэнгүүт саяны үдснийхаа дагуу цөмөр одоо хол бий заяа. Тэрний юу гэхээр бурхны болохоор яаж байгаа гэхээр эхлээд нэг зүйл хийгээд байгаа шүү дээ. Тэрийг л цөмөрөө өнөөдөр ойлгомоор байгаа. Маш энгийн. Гэхдээ хэрэгжүүлчих юм бол тэр гоё хоолны амтыг нь яг мэдрэх гээд байгаа. Идээд ингээд гоё тансаг амтыг мэдрээд амьдралдаа ялалт үл ойлголцол хайр сайн сайхан зүйл. Тэрний юу гэхээр харилцаа ингээ харилцаж исэн чинь яг адилхан хэвээрээ зөө. Яг адилхан бид нар хүсэн үсэг угаасаа бид нар биемээс хүснэ. Энэ ч гэсэн угаасаа натуралаараа байгаль нэг жам басна. Тэгээ хүсэл харилцаж яхад бид нар бодол унш чадахгүй шүү дээ, тий. Тийм учраас харилцаж явахад автоматар угаасаа хүсэж байгаа зүйл нь бид нар хэрэгжүүлж чадахгүй зөө. Энэ угаасаа бий болчихно. Ингээ тэр цуглаанд эренгүүт намайг хараад мэдлдэг байгаас энэ бата гэдэг хүн намайг хараад ингээд сайн уу тайвнаа хаа, сайн уу ихчээ гэдэг ингээд гоё инээгээд мэдлдэг байгаасаа гэдэг хүсэлтэй цуглаан руу орж ирлээ. Тэр нь би бодол дотор байгаа. Тэгэл орж ирсэн нөгөө миний бодол унш чадахгүй учраас нөгөө нь юуж болсон бөөмөд. Шууд харангуудаа надад мэдлэхгүй өнгөрнө. Тэгэнгүүт нугасаа энэ гих мэтлэн байнга юм бол. Тэгээ энэ үед хардаа бид нар шудраг бас ажиллагаанд ороод шууд шүүгээд энэ над дургуун байна, энэ соёлгуун байна. Энэ ингээд баахан шудраг осоор гаднах байдлаар дүгнэхээс өмнө эхлээд яг бурхны шудраг осны дагуу нэг юм хиймээр байгаа байхгүй юу? Өмнө. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө л хэлэх. Ерөөсөө л үгээрээ хэлэх хэрэгтэй байдаг. Амар энгийн зэ. Амар энгийн мөртлөө өнгөрсөн 7 хоногт яг нэг тодорхой нэг дотны харилцаа тэгээ дотны ингэ нөхөрлөл болж их үед яг нэг хүнийг тэгсэн тий. Яг харилцаж их үед би дотроо ингээд зүгээр хөдөлгөөс арах юм бол зүгээр болдог процесс яа. Зүгээр л ингэж баг нарийн ухах юм бол ямар сони юм ингэвэл толгой шин гашлах юм биш, галзуурах юм биш тэ гэмээр зүгээр ингээл байдаг зүйл. Тэгсэн чинь би ингээд дотроо нэг хүсэлтэй харилцаж исэн гэдгээр сүүлд нь гол нь би ойлгосон л да. Яг ингээд даруусаад ингээд юу болчихваа ингээд нэг юм эвгүй болох гээд байхаар нь даруусаад бодсон чинь ингээд нөгөө үнтэйгээ харилцаад ингэжсэн чинь эзэн бүр амар гоё мэлчлээд өнөөдрийн нөхөө номлол гарч байгаа байхгүй юу? Жохон жажлуурт байж магадгүй. Гэхдээ маш чухал. Тэгээ тэрний юу гэхээр би нэг хүсэж исэн байгаад байгаа юм. Нэг зүгээр нэг. Гэхдээ гол нь тэр хүслээ хэлээгөө зөө. Дотроо хүсэж исэн. Тэгээ тэр нь болохоор амар гоё стандарт зөө. Энэ ийм үед ингүүл гоё байдаг. Ингээсээ ингэх юм бол цаашаа ийм гоё болно гэдэг амар бод. Дотроо тэр нь миний мөн чанар болцсон явж исэн. Нөгөө хүн чинь миний бодол унш чадахгүй учраас миний хүслээ шал өөр юм хийчихнэ. Тэнгүүт нь би яасан бэ гэхээр шууд тэнтэйгээ хамааралтай цаашаагаа ингээд дотроо шууд нөгөө нэг дүгнээд шүүгээд гомдол бий болоод ингээд явцсан байхгүй. Тэгээд ингээд эйгүй болох гэдэг. Тийм учраас хэлэх гээд байгаа санаа юу гэхээр яг тийм зүйл болох үедээ дараагаар нөгөөтэй би харилцаж байгаад хэлсэн. Би амар сони юм л. Нөгөө хүний бодол унш чадна гэж хүн ер нь амар сони юм аа. Хүний нөгөө шудраг хүн нөгөө хүний миний бодож байгаа бодлыг нөгөө хүн мэдчихээн гэж бодоод тах шиг байгаа. Мэдэх ёстой гэж бодоод байгаа юм аа шиг тий. Гэтэл бодож чадахгүй шүү дээ. Сул дорой. Угаасаа цаанаас мөн чанаасаа гаднах байдлаар нь дүгнэдэг бодол унш чадахгүй. Тийм учраас бурхан үртэл шудраг байдлаас өмнө эхлээд баахан боломжийг нь шудраг байдлыг биелүүлэх хангамж, боломж, хүчийг нь өгж штэ. Тэрнтэй адилхан миний хүсэж байгаа тэр нэг ийм үед ингүүл гоё байдаг гэдэг зүйлээ үнээр хүсчлээ гоо тэрнээс өмнө би нөгөө хүндээ хэлэх хэрэгтэй байгаа байхгүй. Хэлэх бүх заавал хэлэх. Хэлж иж хэлээд тэгээ яаж нөгөө зүйлээ хүсэж байгаа зүйлээ би өөрөө хийж чаддаг учраас би хүсэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт хэлнэ гэсэн үг. Тэ? Тэгээсэ гэдэг хүсэлт маань бүгд хамтдаа шууд хэрэгжүүлэлт рүү гаргачих. Хэрэгжүүлэлтэн дээр. Эхнийх нь шүү дээ, тэ? Тэгээсэ. За энэ дээр жоох ингэ та нар бодоорой зөө. Уг нь ингэ суугаад ярилцвал ингэ хүн болгонд гарч ирж штэ. Тодорхой дотныхоо ээж хайртай ингэ баахан юм дээр ингэ тэгээсэ гэдэг хүслээ та нар ингэ бодох юм бол бүгд угаасаа байгаа. Тэнгүү тэгээсэ гэдэг хүсэлт чинь хүрээгүй үед нь шууд хариуцлага тооцоогоос өмнө шууд дүгнээд над дургуун байна, ингэсэн юм байна. Миний энэ үнцнийг адилхан үнэлдэг юм байна гэдээ баахан бодхоос өмнө заяа. Өмнө зүгээр нэг хүслээ хэлчих гээд байгаа байхгүй. Би ингээд тардаа ийм үед ингүүл надад гоё байдаг байхгүй. Ийм үед ингүүл тэ надад ийм гоё үнцэнтэй гоё мэдрэмж төрдөг гэж хэлэнгүүд өө тийм үү тэгээд л гэдэг. Бүр амар амархаа өгнө. Гол нь хилээгүйгээсээ болоод ингээд гэдэг баг цуглаанаас явах болох гэдэг байгаа байхгүй. Шууд гэр бүл сарлтмал эсвэл хоор би бинээ алах мал амар юм.
Тийм учраас наан нь шууд шүүгээд ингээд буруутахаасаа өн зүгээр хэлчихье гэдэг. Тэгээ би ингээд бодсон чинь ингээд иймэрхүү байдлаар би дандаа ажилтдаг байсан юм билээ. Йоо. Зөвхөн ингээд дотны хүмүүсээс гадна ингээд одоо тэ мундаг өндөр байр суурин дээр их мэтэлтэй байгаа хүмүүсүүдийг би бас ингэж шүүдэг байсан юм бил. Уулзч үзээгүй зөө. Яг нөгөө адилхан. Уулзч үзээгүй. Тэ ийм үед ингэх ёстой мостой гэдэг тэ ийм үед ингэл гоё гэдэг чинь тэ ахаа ихчээ пастра захирлаа гэдэг юм хэлчихж байгаагүй мөртлөө шууд хэлснийхэн дараагаар нь биелүүлээгүй хүнээс хариулт тооцож байгаа юм шиг шууд шүүгээд уулзч үзээгүй нь шүүгээ яваад байгаа байхгүй. Манайс ийм аюултай. Гэсэн чинь гол нь энэ бод амьдрал дээр хэрэгжээд бод амьдрал дээр бас ийм муухай үл ойлголцол хагарал бидний дотор яг та нар дотныхоо үнтэйгээ яг ийм байдалд бид нар бий болох гэдэг. Тийм учраас шууд хүслээ хэлээ гэж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь дараа хүслээ ингэ хэлчихин би ийм үед ингүүл амар гоё юм а инээ хичээ махаа хичээ хайраагаа хэлнэ. Тэнгүүт нь ойлголоо гэд ойлгож шít ариун сүнсдөө тэ ингээд эрүүл ухаантай бол тэгснээ дараа нь юу гэхээр яагаад чухал гэдгээ бас тайлбарлах хэрэгтэй гэсэн үг тэ. Магадгүй тэр хүсэл нь буруу байх юм бол тэ муухай хүсэл байх юм бол ингээд ичлэгдэж шít тэ. Яагаад чухал гэдгээ нөгөө хүндээ хэлээрээ. Энийг баг зургийн хамгийн сүүлд нь зургийн дарж байгаа чамаагүй гэр бүлийн хүмүүс ч юм уу эсвэл ах эгч дүүснээс ч юм уу гэртээ бүр заавал цаг гаргаж төхөө бүр ингээд. Тэг өнгөрсөн 7 хоногт би яг хийсэн байхгүй гэсэн чи яг бүр маш бодиттой гоё юм болсон. Яг болох юм билээ. Ийм үед би ингэхийг хүсдэг. Одоо жишээлбэл ингээл ийм үед чи гутлаа гэрт орж ирээд гутлаа тайлаарай. Гэрт орж ирээд гутлаа тайлаасаа гэж чи хүсдэг. Эхнэр нөхөр ээж аав. Гэсэн чи тайлахгүй байхаараа уурдаад болох гэдэг байгаа шүү дээ. Гэсэн чин зүгээр наан ингээд цөмөр хэлчих хэрэгтэй болчих гэдэг шүү дээ. Гэртээ орж ирээд гутлаа тайлаасаа гэж хүсдэг байхгүй. Ягаад тэгэхээр энэ ийм чухал гэдэг юм а. Би ингээд шал угаадаг байхгүй. Гэсэн чинь ингээд ийм тоосмос бод эрүүл мэнд хохир мохир бүгдийн зүгээр ихлэ тайлбарлчих дээ тэхүү. Энийг заавал хийгээд. Тэгэхгүй бол ингээд яг энэс болоод ерөөсөө ингээд бага асуудлууд үүсэж байгаа байхгүй. Тэгээд яагаад чухал гэдэг ингээд зүгээр яг жоох үг тайлбарлаж байгаа юм шиг тэр нүхэнд хэлчихсэн юм ингээд юм аа. Яг өөрөө мэдчихэж байгаа гол нь. Тийм учраас үнцэнд болцсон ингээд хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө чинь гол мэдэхгүй учраас ингээд мангартаал манус мангартаа явж байгаа гэсэн. Тэг яагаад гэдэг чухал гэдэг хэлнэ. Дараагаар нартаа яг гутлаа тайлах залах уу ч юм уу тайлахад ингээд хэцүү. Яг ийм жишээ өөр ямар ч та нар ойлгож байгаа те. Яаж чаддгаа хэлчих заяа. Одоо жишээ нэг ийм үед би те ийм үед ингээсэ гэж хүсдэгэ яагаад чухал гэдэг эхлээд ингээсэ гэдгээ хэлнэ. Дараагаар нь яагаад чухал гэдгээ хэлнэ. Тэгээ бүр амархан болгоо те. Би болохоор ингээд ингэчдэг байхгүй ингээд тэгчдэг. Тийм учраас ингээд ийм дараалтайгаар ингээд ингэх юм бол энийгээ хийж чаддямаа гэдгээ зүгээр ингээд тайлбарлаад. Ягаад тэр нөгөө хүн чинь мэдэхгүй учраас чухлыг мэдээгүй учраас хийдэг дадал бий болоогүй шүү дээ. Тийм учраас амархан гэдгийг ч мэдэхгүй ч магадгүй. Шууд ачаал болоод ядаргаатай ямар өндөр стандарттай ёо гэж баахан бодох маягталтай. Гэтэл тэр нь яг өвчний гол онцлог харилцааны гол өвчлөл байгаа байхгүй. Тийм учраас маш амархан гэдэг. Ягаад тэгэхээр амархан учраас дуртай учраас бид нэр гоё хүсэж байгаа шүү дээ. Гэсэн дуртай юм нөгөө нь хийхгүй байгаа байхгүй. Тийм учраас дуртай болцсон амархан болцсон учраас маш амархан хийдэг юм а зүгээр заагаал өгчих бүр. Яг хаад түрүүлсэн шүү дээ. Хуулийг биелүүлэх стандартаа бурхан төгс заавал биелүүл тэнгэр газар өнгөрөөл биелүүл гэдэг мөртлөө өмнө нь яагаад яаж хийхээ Есүс өмнө хэлсэн те бурхан. Тэр нь Есүс өөрөө биелүүлээд ариун сүнсийг дотор нь өгөөд Библиэд яагаад хуулийг биелүүлэхийн чухлыг нь тайлбарлаж өгөөд тэг бүх юм эхэлж хангачаад тэгээд за бити завхаараараа битгий хулгай аяараа гэдэг юм дараа нь яриад байгаа байхгүй. Тэрнтэй адилхан наан яаж хийхээ гэдгээ бид нараас бие биендээ маш тодорхой хэлээрэй гэж бурхан хэлж байгаа. Тэгээд ямар хүчээр чаддгаа бас хэлмээ санагдаж байгаа. Ямар хүчээр тэ энэ ингээд тэгээд нөгөө хүн чинь яа хүч гарахгүй бол ямар хүчээр чаддгийг тэр тэгээд төгсгөлд нь бас тэр хүчээ бүр дамжуулж өгье. Яг ямар ч чинээс шалтгаалаад энэ зүйл ингээд янз янзаар та хувьдаа ингээд гэрийн даалгавар шиг бодоод үзэх үед яг эдгээр зүйлсүүд ингээд ерөнхийдөө бодиттой болно гэсэн үг. Тэгэхээр энийг бүгдээ хамтдаа залбирангаа одоо бүгдээ энийг зургийн заавал дараарай эсвэл бол юун дээр тавигдах үед те яг энийг аваа заавал хэрэгжүүлээрэй. Хэрвээ энийг хэрэгжүүлэхгүй бол яг энэ жишээтэй адилхан байхгүй. Түрүүн би эхэндээ ярьсан те маш гоё амттай хоолыг хийдэг чадварыг за тэрийг чадахгүй байлаа гэж бодъё. Ингээ Библи түрүүн би баахан ярьсан те. За тэрийг жоохон хэцүү байлаа гэж бодъё. Тэгсэн чинь за тэгвэл ядаж энэ хоол ийм нандин энэ өвөрмөц хоолыг идэхийн тулд ийм үйлдэлээр тэр хоолыг иддэг. Эхлээд одоо нэг би яг ямар хоолыг сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн ингээд ийм маш өвөрмөц иддэг хоолыг ингэж аяглаад эхэлж энийг нь
идээд эхэлж энтэй холиод молоод гэдэг маш нарийн хоол байлаа гэж бодъё. Тэгээ энэ жорыг нь би ингээд сая хэлчихэж байгаа байхгүй юу? Ерөнхийд бол одоо энэ зураг энэ тэр жор байхгүй юу? Тэгээ энийг та нар ингээд авах нь амар чухал. Тэгснэ хэрэгжүүлэхгүй бол энэ гоё хоолыг ингээд мөнгө өгөөд эхэлж энтэй холиод дараагаар нь энийг аваад ингэж иддэг гэдгийг жорыг нь ингээд бичээд авсан ч гэсэн зоогийн газараа ороод гэртээ очоод яг тэргүүр нь идэхгүй бол тэр амт нь таны ходоодонд чинь огт орохгүй шүү дээ. Огт орохгүй. Тэрнтэй адилхан энийг та дотныхоо хүмүүстэйгээ заавал хэрэгжүүлээ гэртээ очоод. Тэ? Тэгээсэй гэдэг хүсэлт чинь шууд нөгөө хүслийнхэн дагуу биелүүлэхгүй шууд чи систем муухан байна. Чи ямар муухай намайг над тайргүй юм байна. Чи амар дарангуйлд юм байна. Та амар муухай хүн библийн дагуу байдгүй бам гэд шүүхээс өмнө эхлээд ахаа ихчээ хайраа тэ би ийм зүйл хүсэж байгаа юм. Энэ ийм чухал байхгүй гэдгээ заавал амаараа хэлээрэй. Амен. Амен. За бүгд хамтдаа залбирцгаая.